намайг Ингүн гэдэг 25 настай одоогоор Солонгос улсад Чомбог үндэсний их сургуулийн хуулийн ангид магистраар сурж байгаа. Сургуулийнхаа эрхцэн судалгааны төвд судлаачаар ажилладаг. Солонгост ирээд одоогоор 3 жил болсон байна. Монголд болохоор Монгол Улсын их сургуулийн хуулийн ангийг эрх зүйн мэргэжлэр сурч бакалавра төгссөн байгаа. Анхнаасаа болохоор олон улс чиглэлээр явъя гэж айгүйх боддог байсан ч гэсэн яг сургуулаа төгсөөд ирсэн чинь аав ээжийн зүгээс хуулийн анги ямар вэ гэдэг санал орж ирээд тэгээд эхэндээ ч бас яг сайн мэдэхгүй байж байгаа хуулийн ангид орсон чинь яг ингээд ороод хичээлийгээ суралцаад явсан чинь айгүй сонирхолтой бас миний одоо зан характертай айгүй төстэй одоо айгүй тарсан юм шиг санагтаад тэгээд ерөнхийдөө энэ мэргэжлэрээ тэгвэл эцээ хүртэл сураад үзвэл ямар вэ гэдэг ер нь сонголтыг хийсэн байгаа. Аав ээж хоёр ерөнхийдөө бол яг л зах зээлийн үеэр яг сургуульд орч чадаагүй яг ингээд өөрсдийнхөө бизнес хийгээд явсан хүмүүс байгаа юм. Гэхдээ дараа нь сонссон ч манай ээж багасаа хуульч болохыг мөрөддөг байгаад охиндоо яг энэ зүйлийг өгсөн юм байлээ л дээ. Багш мэрэгчлэр одоо ажилдаг. Тэгээд ерөнхийдөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусалдаг. Тэгээд тэр чиглэлээрээ бас төрийн бас байгууллага ажилуулад нэлээдгүй олон жилийг тулсан. Дээрээ нэг ахтай доороо нэг дүүтэй ихээс гуруулаа гэр ам бол тавуулаа. Анх ингээд хуулийн мэргэжлэр сурна гэхээр их хвчлэн хүмүүс хуульч, прокурор, эсвэл шүүгч гэдэг замыг сонгох яг тиймэрхүү сонголтууд байдаг. Миний хувьд ч гэсэн анхнаасаа ерөнхийдөө бол яг өмгөөлөгч мэргэжлэр явна гэж боддог байсан боловч яг Солонгос дээрээ сурах шийдвэрээ гаргаад тэгээд ингээд суралцах хугацааны туршид ерөнхийдөө яг энэ өөрийн мөрөөдөл гэдэг юм уу те ирээдүйн харсан зорилго бол яг өөрчлөгддөг юм байлээ. Тэгээд одоогоор болохоор миний ер нь бол зорж байгаа зүйл гэх юм бол олон улсын эрх зүй олон улсын байгууллагад ерөнхийдөө бол мэрэгчлэнээр ажиллах айгүй сонирхолтой байгаа. Одоо сурж байгаа мэрэгчл маань ч гэсэн олон улсын эрх зүй гэдэг зүйлээр явдаг учраас амьдрал яг яхаг сайн мэдэхгүй болохоор ээж гэсэн мөрөөдлөө томор тавиад явж байгаа. Сургаагаа хажуугаар ажиллахын давуу тал нь болохоор одоо ингээ харж байгаачлаа юм өөрийн гэсэн өрөөтэй болохоор давхар ингээ хичээлээ хийгээд тэгээ цаг завч гисэн чөлөөтэй өөрийнхөө хийхийг хүссэн судалгаагаа хийгээ хичээлээ хийгээд тэгээ давхар хажуугаар нь ажиллаа хийгээд явах болохоор цагийн зохицуулт гэдэг зүйл бас айгүй амар санагддаг. Тэгээ энэ нь болохоор ер нь гаргадаг сэтгүүлүүд тахгүй ингээд манай энэ сэтгүүл болохоор өөрөө яг 1978 оноос хойш энэ одоо Побог Янгус судалгааны төв байгуулагдаа тэгээд тэрнээс хойш жил болгон 3 удаа гаргадаг байгаа. Тэгээд би болохоор энэ ажлыг хариуцж аваад өмнөх семестр гэхээр 3 сараас хойш энийг хийгээд одоо дөнгөж 3 дахь гаргаж байгаа. Тэгээд одоо энд ингээ хүмүүсийн одоо судалгааны ажлууд хүмүүс ирүүлдэг гэсэн. Тэгээд тэр судалгааны ажлуудыг бүртгэж аваад цаашаа ингээ шалгуулад ингээд бүх үйл ажиллагаанууд байдаг. Тэр бүх үйл ажиллагааг аваад яг энэ ном гарах хүртэл бүгднийг хийдэг гэсэн. Тэгээд одоо эн чинь өөрөө хуулийн сургуулийн судалгааны төв учраас ирж байгаа судалгааны ажлууд гэсэн дандаа хуультай холбоотой байдаг. Тэгэхээр яг энийг гаргангаа би бас өөрийнхөө мэрэгчлэлтэй холбоотой судалгаануудыг давхар уншаад явах боломжтой гэсэн. Тэгээд тэр утгаараа ерөнхийдөө энэ ажлын санал анх орж ирэхэд айгу баяртайгаар хүлээж авч байсан. Яг хоо цалингийн хувьд яг үнэ хэлэхэд багалтай сургуулийн болохоор гарах ойлголт яг бидний үеийнхэнд те бүр яг юм одоо юу гэдэг бараг л заавал байх ёстой зүйл гэж боддог байсан. Ер нь бол яг ингээд найзуудтайгаа яг ингээд санаа нийлдэг найзуудтайгаа суугаад ярих юм бол хин ч ингээд Монголда төгсөөд гоё тим компанид ороод тэгдэг хүн байхгүй. Хаашаа явж сурах уу гэд ярьдаг. Солонгос дэр сурах уу, эсвэл Герман явж сурах уу? За тэгвэл Герман явбал юу хэрэгтэй вэ гэд яг зүгээр л яг найзуудын дундах яриа хаашаа гарах уу гэдэг яриа байдаг гэсэн байхгүй юу? Ингээд нийт төгсөгчдөөсөө бол сайн мэдгүй ч гэсэн одоо манай сурж исэн ангиас ч юм уу те үзэх юм бол ер нь нэг 5-ны 1 нь бол гадагшаа гарч сурч байгаа байх гэж бодож байна. Одоо тэгээ Солонгос зөвхөн энэ чинь Солонгос дахь бил жишээгээ яриад байгаа шүү дээ. Солонгост хүртэл ингээд 10 жилээр төгсөөд ч юм уу эсвэл бакалавра төгсөөд ирсэн оюутан
зүгээр нэг семестр гэхэд л бүр хэдэн 100 гараа ирж байгаа. Хэлний бэлтгэл сурж байхдаа нэлээд олон гадаад оюутнуудтай хамт сурдаг байсан. Яг үнийг хэлэхэд за солонгосчууд бол Монголын талаараа айгүй сайн мэднэ. Гадаад хүмүүс бол Монголын талаар бараг л мэдэхгүй. Тэгээд өмнө нь солонгост гадаадад ирэхээс өмнө одоо хятадуудын талаар амар их ингэ сонсдог байсан хгүй юу? Хятадууд үнэхээр яг монголчууд ингээл өөрсдийнхөө нэг ингээ хэсэг гэж боддог байсан. Гэсэн чинь тэр үнэхээр үнэн байсан. Ингээд айгүй хятад оюутнуудтай хамт сурдаг. Одоо энэ манай хуулийн сургууль гэсэн хятад оюутнууд айгүй их байдаг. Тэгэл яг ингээл түүхийн талаар ч юм уу те янз бүрийн талаар яриад эхлэхээр айгүй Чингис хааныг яг өөрсдийнхөө л бүр яг ингээд сургуульд нь тэгэж заадаг гэдгийг бүр ингээд сонсоод өөр амар шоконд орж исэн. Хөөе одоо ингээ 21-р зуунд тэгж түүхий говьулдаг гэж байдгаа. Гэт тэрэнд нь тэгээд ингээд итгээд явж идэг гэж байдгаа гэж айгүй их гайхажсэн. Солонгос хүмүүсийн хувьд гэх юм бол монгол хүн гэх юм бол өөрөөсөө бараг л бид нартай цус нэгтэй нөгөө хөх толбтой ингээ адилхан солонгосчууд төрдөг. Эгээл өстой цус нэгтэй бараг л ах дүүс мэн гэж айгүй найрсгаар хүлээж авдаг. Тийм зүйл байдаг. Багасаа айгүйх солонгос кино энэ бүх зүйлд айгүй ойрхон өссөн болохоор ерөнхийдөө ингээ тодорхой хэмжээгээр мэддэг байсан. Ирэхээс өмнө ч гэсэн айгүй судалж байсан болохоор. Монголдох одоо хүмүүстэй ингээл холбоо барихаар хамгийн түрүүнд асуудаг юм нь Опа нартай солонгос опа нар царайлаг байна. Тиймэрхүү солонгос хүмүүс ер нь царайлаг байна гэдэг зүйл айгүй асуудаг. Ямар ажил хийж ийн гэж асуудаг. Солонгос байдаг монголчууд гэхээр айгүй хүмүүс яг тэгж л адаг. Солонгос сурж ийн гэхээр хар ажил хийгээл хэцүү байна уу? Ядарч гин үү? Буудал нь ямар вэ? Яг тиймэрхүү асуулт асуудаг. Монголчуудаа хандаж хэлэхэд заавал те энд ажилдаг монголчууд гэхээр энд солонгос ирсэн монголчууд гэхээр ингээл заавал ингээл хар ажил хийгээл. Мэдээж тэр ч гэсэн их хэмжээний мөнгө олно. Те мөнгө сайн олъё гэж жоох юм бол тэр ажлыг хийгээд болохгүй юм байхгүй. Нэг тэр бол нэг амар хэцүү муухай тийм ерөөсөө биш. Одоо бараг л нэрэ монголчуудын тал нь бараг 3 сараар ирээд ажиллаад үдцэн баг. Тэр бол ерөөсөө тийм муухай хэцүү юм байхгүй. Харин ч эсрэгээрээ айгүй их мөнгө олдог. Тийм ажил хийдэг найзууд бүр амар мөнгөтэй би байнга мөнгө асуугаад явж байна. Ер нь бол өмнөх хугацаанд болохоор ингээд хичээл гээд явсан айгүй өөртөө чөлөө цагийг гаргаж чаддгүй байж байгаа. Сүүлийн үед болохоор спортыг айгүй сонирхож эхлээд сурж байгаа зүйл болохоор теннис. Одоо тэр дээр ингээд теннисийн ракетыг авчраа тавьсан байгаа. Сургуультайгаа ойрхон теннисний талбай байдаг болохоор теннисийг айгүй сонирхож эхэлсэн. Тэгэл аль болох ерөнхийдөө гэртээ байгаад амархыг илүү их хүсдэг. Бүр яг ингэдэж шít. Би Монголд болохоор ингээд гидс идэх дургүй байсан хгүй. Яг үнийг хэлэхэд аав ээж загнаалж ийстэй ийм эрүүл мэндэд хэрэгтэй мэдхгүй гэл тэгсэн ч өвөө бүр саяхан яг ингээд сургуулийнхаа хоолны газраас хоолоо идэж явж байгаа л бүр сайхан юм шарсан илэг нөгөө нэг синжинд ингээд бүр ороож идмээр санагдаад бүр ингээд амтагдаад Монгол олол үнэхээр сандаг. Ер нь энэ тиймд Монгол хоолны газрууд айгүй хүмүүс нээдэг болсон. Тэгэхээр хүсэх юм бол бууз хуушураад хаанаас ч идэх боломжтой. Яг нэг хэлэхэд гэртээ бол хоол хийж иддэг юм уу? Нэг цаг гэртээ очиад хоол хийх ингэ цаг байхгүй. Тэрний оронд өөр юм хийжсэн дэр болохоор хөвчлэн гадуур л хооллоод явчихдаг. Ээжигээ дүүгээ. Бусдаар бол яг сайхан Монголын агаар, шүн, од яг тэрийг ингээ өдөр тутамдаа хардаг гэсэн бол гоё байхгүй. Өмнө нь ингээд өдөр тутам хардаг байхдаа тэрийг ингээ амар ямар гоё гэж мэдэрдэггүй байсан. Яг тийм юмгүй газар ирэхээр айгүйх мэдрэгддэг сандаа юм бэлээ. Оюутан насаа яг багшин дэдэд өнгөрөөсөн болохоор хаяад ингээл байж байгаа л гинт багшин дэд нүдэн тарагдаал тэр годомжнууд нүдэн тарагдаал очмоор санагддаг гоё байдаг. Яг үнийг хэлэхэд манай ингээд залуучууд яг Монголдоо яг үнийг хэлэхэд бид нар багтаач Монголдоо багтаач сонсоогүй үнэ хэлээ.
Одоо бол тэгэл солонгос дуу, поп дуу айгуу сонсно. Гэтэ бас яг ийм үе байсан. Монголд хизээч жавхлангийн дууг сонсож байгаагүй байхгүй юу? Яг үнэ тэгэхэд ингээ хайдаа ингээ найзуудаараа байжгаад өөр сайхан яг ингээ ээжийн чансан цаймаас тавиад бөөнөрөө ингээ амар яриад нэрэ яг скол ингээ ганцаар ингээ хичээлээж явахдаа Монголд тавиад тэгээ тийх үе ч гэсэн байдаг. Ингээ сайхан сүдэ цай уух юмсан, сүдэ цайнд ингээ борцог дүрээд идэх юмсан тий. Тийм үеуд зөндөө байдаг. Энд ч бол монгол найзууд ихтэй. Монгол хүнтэй уулзахгүй бол яг амьдарч чадахгүй хаа. Хичнээн гадаад тэгээ олон жил болсон хүн ч гэсэн яг дотны найз гэх юм бол яг л монгол хүн байж байдаг. Ээл хамт ингээд ярих те сэтгэлээ уудлах ингээд тэр бүх зүйлээс ихсүүлээд хичнээн гэр бүлийнхантайгаа ингээд видео кол хийгээд ч юм уу те тэгдэг ч гэсэн яг найзуудтайгаа уулзах бол бас л яг нэг төрлийн стресс тайлах зүйл болоод явж байгаа. Тэгээ манай бас энэ Чонжуу хотод бас монголчууд нэлээх байдаг. Бараг л гудамжаар явж байгаа л хөөе сайн уу гээл нэрээ үнэхээр монголчууд их байдаг. Яг ирээдүйн зорилго гэх юм бол одоо яг ингээд нас яваад ирэхээр гэх юм уу. Окей, ер нь бол ингээд жоохон ухаан суугаад ирэхээр гэх юм уу. Монголынхаа нөхцөл байдлыг яг ингээд илүү их ойлгоод өмнө ингээд улс төр эдийн засгийн талаар ямар ч ойлголтгүй байсан бол одоо тэр тал руугаа илүү их ингээд өөрийн гэсэн бодолтой болоод ирэхээр яадаг ч байсан яг ингээд ямар нэгэн байдлаар Монголдо хэрэгтэй хүн болох юмсан л гэж их хүсдэг. Ялангуяа Монголын хуулийн салбарт судалгаа гэдэг зүйл айгүй тутмаг байдаг байхгүй юу? Тэр зүйлийг илүү хөгжүүлэхийг хүсдэг. Илүү том мөрөөдөл гэх юм бол судлаачаар яг тэ байраа олсон хүн болохыг хүсдэг. Тэрнээс өмнө бол хийх зүйлүүд зөндөө байгаа. Би яг энэ тентгийн ямар ч туршлагагүй тэ өөрөө ямар нэгэн гаргасан зүйлгүйгээр би тийм зүйл болж тийм төвшөнд хүрч чадахгүй учраас тэрний өмнө маш олон улсуудаар очиж амьдран туршлага хуримтлуулна гэж боддог. Тэгээ одоо бол Солонгос улсад ерөнхийдөө 5 жил амьдарч байгаа. Тэрний дараагийн маань зогсоолохоор би Европ руу, Швейцар руу гарах зорилготой байгаа. Тэгээ тэрнийхээ талаа ерөнхийдөө өдөр болгон хичээгээд амьдарч байгаа. Яагаад Швейцар вэ гэхээр тэнд олон улсын эрх зүйн байгууллагууд хамгийн том төв салбарууд нь байдаг. Одоо хүмүүс ингэдэг байхгүй Солонгост сурж байгаа гэхээр ингээл тэ амар их мөнгө олоод бараг хичээлээ хийхгүй зүгээр илүү их ингээл ажил хийгээл амьдардаг гэж боддог. Сургуулаа төгсөөд би team компанид орно тэ яг Солонгост мэрэгчлэрээ компанид орно тэ Солонгост ингээд өөрийнхөө бизнесийг эхлүүлнэ ч гэдэм үү team хүмүүс харьцангуй ихсэн гэж боддیں۔ Энэ бол зүгээр миний л бодлоо л доо. Ер нь л гадагшаа явж сураад сайн боловсрал эзэмшээд буцаад тэрийгэ эх орондоо авчраасаа гэдэг зүйл надад айгүй чухал санагдав. Яагаад тэгэхээр за одоо зүгээр ингээд Солонгосын хувьд аль эзэн хөгжсөн улс болохоор энэ улсын иргэд хизээч ер нь миний уулзсан ихэнх хүмүүс гадагшаа явах бодол ерөөсөө байхгүй. Гадаадад очиж сурах тэр нэг тийм амар асуудал биш. Харин Монголын хувьд одоо яг хөгжиж байгаа улс учраас аль болох гадаадаас тэр соёлыг тэр боловсролыг эзэмшээд зүгээр харин гадаадтай тогтоод амьдрахаас илүү Монголдо тэр соёлыг тэр одоо тэр хүмүүсийн тэ харилцаа бүх зүйл байгаа штэ хөгжсөн улсаас тэр бүгдийг Монголдо авчруул улс төр эдийн засгийн хувьд хөгжил байгаа ч гэсэн хувь хүний хөгжил гэдэг зүйл бас тэр хөгжиж улс бас хөгждөг учраас миний хувьд бол тэгэж харддаг штэ. Тэгэхээр
боловсрол бол нэгт чухал. Гэхдээ тэр нь заавал сургуулаас байх боловсрол биш ч гэж болно те. Тэгэхээр өөрийгөө сайн хөгжүүлэх, боловсруулах тал дээр анхаараасай л гэж боддөө шүү дээ.